Ингээд өнөөдөр улсын хурлын чуулганаар хөдөө аж ахуйн тухай хууль одоо эцэслэгдэн батлагдлаа. Тэгээд хөдөө аж ахуйн хууль бол мэдээж одоо олон энэ хөдөө аж ахуйн салбартаа шууд хамааралтай аж ахуйн үйлдвэрлэл байдаг. Тус тусдаа хуулиар зохицуулагдж ирсэн. За тэгээд харамсалтай нь одоо яг энэ салбар өөрөө хөдөө аж ахуйн одоо тулгуур салбар эдийн засгийн одоо хөдөлгөгч хүч болон одоо хөгжиглэхээр өнөөдөр харамсалтай нь одоо 10 гаруй жилийн өмнө дотоодын бүтээгдэхүүн одоо 20 гаруй хувьтай байсан салбар өнөөдөр одоо 2 оронтой тоонд хүрэхээргүй одоо болтлоо буурсан. За бүтээмжийн хэмжээж гэсэн одоо бас эрс одоо буурсан байгаа даа. Тэгээ энэ өөрөө яаж юм гэхээр ерөнхийдөө энэ салбар хуулиудыг зохицуулсан нийтлэгийг хангасан энэ суур одоо нэгдүгürt хууль байхгүй явж ирсэнтэй хамааралтай. Тэгээ тийм учраас өнөөдөр энэ хөдөө аж ахуйн тухай хууль бол өөрөө гол одоо хөдөө аж ахуйн эдийн засгийн эрхлэлтэнд оруулах ийм одоо чухал хууль болдгоор одоо онцлогтой. За ингээд би энд нэг 3-4 чухал асуудлыг хэлье. За нэгдүгээрт одоо энэ хөдөө аж ахуйн салбараас гаралтай аж ахуйн үйлдвэрлэл боيو. За зөвхөн одоо мал аж ахуй биш газар тариалан гэж зогсохгүй одоо ногоочин одоо тий газар тариалан эрхэлж байгаа тариаланж дээрэс нь одоо жимс ногоо тариалж байгаа ойн аж ахуй одоо агро ойн аж ахуй болон хөдөө аж ахуйн аялал жуулчлал зэрэг олон одоо эндээс гарч байгаа салбарлсан бизнесүүд байгаа. За ингээд энийг нэгд хөдөө аж ахуйн одоо салбарын одоо гол зарчим болгож энэ салбарыг хөгжүүлж энэ аж ахуйг одоо бас хөдөө аж ахуйн салбарт одоо хамааралтай ийм зохицуулах зорилготой. Хоёрдугаарт болохоор энэ төрөөс олгогдож байгаа энэ дэмжлэг татаас урамшуулал бол үндсэндээ зөвхөн үйлдвэрлэлд олгогдож ирсэн. Гэсэн хэдий ч одоо яг энэ салбарт мөрөөрөө одоо ажиллаа хийж явж байгаа бичил жижиг дунд бизнес эрхлэгчид одоо нэмэн үртгийн бүтээгдэхүүн гаргаж байна. За өнөрт одоо чанартай одоо бүтээгдэхүүн, брэнд бүтээгдэхүүнийг одоо энэ хэрэглэгчдэд зориулж байна. За дээрэс нь чанарт одоо суурилсан юм бүтээгдэхүүнийг гаргаж байна. Бүтээмжийг бий болгож байна. Ажлын байрыг нэмэгдүүлж, орон нутгийн одоо орлогыг одоо хүртэл нэмэгдүүлж байгаа юм ач холбогдолтой бизнес эрхэлж байгаа. Гагцхүү одоо энэ хөдөө аж ахуйн одоо энэ татаас урамшуулал бол төдийлөн одоо тэр одоо яг үр дүн гаргаж байгаа хэсэгт бол олгогдож чадахгүй явж ирсэн. Хүртээмж өөрөө маш бага явж ирсэн. Тэгэхээр энэ төрөөс олгож ирсэн дэмжлэгүүдийг зөвхөн үйлдвэрлэл гэхгүйгээр одоо эсрэгээр нь нэмэн үртэг шингэсэн бүтээмж нэмэгдүүлсэн бодиттой ажлын байрыг бий болгосон одоо хөдөө орон нутгийн одоо энэ орлогыг одоо нэмэгдүүлж ядуурлыг одоо бууруулахад онцгой ач холбогдол хүнсний аюулгүй байдлыг хүртэл одоо бууруулахад ийм онцгой ач холбогдолтой хөдөлмөрлөж ирсэн одоо энэ иргэд аж ахуйн нэгжүүдэд энэ татаас урамшуулал төрийн дэмжлэг одоо олгодог байх ийм зохицуултыг оруулж гисэн байгаа. За 3 дугаарт энэ хөдөө аж ахуйн одоо хөдөө аж ахуйгаас гаралтай маш олон одоо бас энэ эрсдлүүд бий болж байгаа. Байгаль орчин уур амьсгалтай холбоотойгоор жишээлбэл одоо ганцуудын төвшин жил ирэх тусам одоо энэ давтамж нь нэмэгдэж байгаа. За энэс болоод жишээлбэл одоо би сая Сүхбаатар аймагт ажиллахад 70% одоо малаа алдчихсан, залуу малчингуу болчихсон. За ингээд залуучууд нь орлоготой болохын тулд барилга дээр хар ажил хийгээд ингээд ийм төвшөнд явж байгаа. Энэ нь өөрөө нөгөө талдаа хөдөө аж ахуйн салбарт одоо маш том эрсдэл үүсэж байгаа. Гэтэл өнөөдөр манай ажлын хүчний 4/1-ийг хөдөө аж ахуйн салбар одоо эзэлдэг тийм ээ. Хөдөө аж ахуйн салбарын одоо хамаардаг. Гэтэл бид нэр энэ салбарыг одоо хадгалж үлдэх энэ хамааралтай одоо ажиллах хүчнийг одоо доктортой байлгах өөрөө чухал асуудал бол энэ хаягдаад байгаа түүхийд эргэлтэнд орохгүй байгаа. За дээрэс нь энэ төрөөс олгож байгаа дэмжлэг нь хүртээмжгүй байгаа. Эдгээр асуудлуудыг бид нэр зохицуулах, цогцодоо байдлаар нь хангах, дараагийн шин тогтолцоог бий болгох шаардлага хэцүү байсан учраас хөдөө аж ахуйн тухай хуулийг гаргаж өгсөн. За дээрэс нь за одоо манайх саяхан Евразийн хилцээрийг хийсэн 5 улсад одоо хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гаргахаар болсон байгаа. Тэгтэл бид нэр өөрөө энд эрэлт үүсээ зах зээлийн эрэлт үүсгэхэд бид нар өнөөдөр түүхийн эдээ өөрөө бүх одоо бүтээгдэхүүнийг хаягдalgүйгээр эдийн засгийн эрэлтэнд оруулдаг болох шаардлага хэрэгцээ байна. Ийм учраас энэ хуулийн дээр аймаг сум дундад түүхийн эдийг эрэлтэнд оруулах тэр төвлөрсөн цэгүүдийг бий болгох гэж байгаа. За энэ төвлөрсөн цэг маань өөрөө зөвхөн түүхийн эдийг хүлээж авахаас гадна ангилан ялгалтын анхан шатны боловсруулалтыг хийх юм ач холбогдолтой. За энийг хувийн хвшилхийн хувийн хвшлийг одоо төр өөрөө тодорхой хэмжээний хөнгөлөлтөй зээл одоо тий санхүүжилт болон магадгүй одоо татврын одоо ийм хөнгөлөлтөй хэлбэрээр дэмжиж одоо ажиллах юм аа. За ингэснээр манай малчид өнөөдөр
одоо жишээлбэл одоо зүүн хязгаарт, баруун хязгаарт байгаа малчид маха одоо машиндаа ачаад хүчит чонхорлууд худалдаж явдаг. Ийм одоо эдийн засгийн эрсдэл үрчгсэн ашиггүй одоо тий өөрт нь бол одоо баг өртөг нэмэгдсэн ийм алдагдaltaй бизнес эрхэлдэг байсныг болоод эсэргээрээ зөвхөн одоо ашиг шимтэй малаа маллаж түүхийн эдээ одоо бэлтгэдэг доктортой нийлүүлдэг дээр анхаарад ингээд одоо төвлөрсөн цэг дээрээ түүхийн эдээ маха арь ширээ хаягдаад байгаа тэр ноос дайвар бүтээгдэхүүнээ одоо нийлүүлдэг болно. За ингээд төвлөрсөн сэгүүд маань дараагийн одоо тэр аж үйлдвэрийн парк болон одоо дараагийн хагас боловсруулах үйлдвэрүүдтэй одоо нийлүүлнэ. Ингэж бидний нөгөө сая хийсэн эдийн засгийн одоо Евразийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг одоо импортоор худалдаж авах гэж байгаа зах зээл маань өөрөө доктортой нийлүүлэгдэх энэ орчин бүрдэх ийм ач холбогдолтой. Тэгээд түрүүн хэлсэн бид нар энийг доктортой байлгахын тулд ган зууд болон энэ уур амьсгалын өөрчлөлт дээрэс нь энэ төрөлдсөн олон хөдөө аж ахуйн одоо үйлдвэрлэлийг бид нар эрслээс урьдчилан сэргийлэх хөдөө аж ахуйн даатгалын тогтолцоог одоо бас заашгүй байх ёстой гэж үднээс хуулиндаа тусгаж оруулж гисэн. Өнөөдөр бид нар зөвхөн малын индексжүүлсэн даатгалтай байгаа даа. Гэтэл харамсалтай нь одоо малын индексжүүлсэн даатгал өөрөө одоо босго өндөр учраас малчид маань тэр даатгалд хамрагдаж бүрэн чаддаггүй. Тийм учраас хөдөө аж ахуйн өөрөө одоо бодиттой эрсдлийг үнэлээд ингээд доктортой одоо энэ даатгалд хамрагддаг тогтолцоог бий болгох гээд бид нар бол үндсэндээ хүнсний аюулгүй байдлыг хангах, орон нутгийн хөгжлийг хангах, ажлын байр нэмэгдүүлэх, за ингээд чанар суурилсан одоо энэ хөгжлийн одоо эдийн засгийн тулгуур одоо энэ салбар болгон хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх юм чухал одоо хууль юм а гэдгийг бас хэлмээр байна. Та өөрөө